Харин хүндэрж шүү. За. Арай тэгвэл тухтай бицээрээ харин хүлээж аваад орё да. За баярлалаа хараа. Үгүй хараа бааж штэ. За сүртэй штэ. Арилаас оцрох гээд штэ. Дүлчих юм уу? Битгүй. Хараа. Чи ингээд ямар жилтэй вэ? Би ч нохоо штэ. Хаажилтэй. Тэгвэл хоёлаа ивэлж жилтэй юм штэ. Чи юуны орд вэ? Матар. Йоо, би охины орд заяа. Матрийн орд, охины орд хоёр бүр яг таард юм билээ. Хоёлаа баян ясаад хаа. Тэгж үү? Шүүдээ тэ. Хөөе ганц төхөө. Чи юу ямар жилтэй вэ? Нохоо. Тохоо жилтэй болохоор чи ингэж хаан нохоо шиг хөглөрч ингэж заваа амьдрд юм уу? Үгүй хараа энэ чинь жил ямар хамаатай юм. Хамаатай заяа чи гэсэн матрийн орд өстэй. Матарчин, матар царайлчаад. Тэстэй сайхан алтайгаа дэрэнтэй арай. Харин тийм байна. Дараа орж ирмээр л юм байна те. Харин тий. За тань тооцоо. За. Эндээс авчихгүй. Ой, яхаа. Эндээс авчихдаг ч. За юу гэжтэй хараа. Би өглөө яа тий. Үгүй яах юм бэ? Эндээс авчгаа. Би чамайг дай заяа. За. Баярлалаа хараа. За, эндээс тооцоо. За. Хайр нэг 0 очиж ирдэг юм уу ёо. За хайр зүгээр мөнгөгүй л гэжтэй. Би төлж штэ. Чи одоо уяад нэж үү үгүй даа юм бэ. За юм сүртэй. Эцэгс авчир. Хараа таны хийсэн нөгөө зомбитэй кино ч нэр гарч ирэхгүй бах юм. Хараа тэр кино чи Netflix дээр байхгүй штэ. Тийм. Тэгвэл хоёлоо House of Dragon үзхүү. Тэр чинь ч гэсэн хараа Netflix дээр байхгүй тэр чи HBO гинэ байхгүй юу? Ямар хэцүү юм бэ? Бүгдээр нэг юм дээр хийж болдгоо юм уу? Уу хараа ийм байхгүй юу да. Энэ Netflix, HBO, Univision гэдэг чинь бүгд өөрөөр стриминг компаниуд. Тэгээ бүгд өөрсдөө оригинал бүтээлтэй байхгүй юу? Тэгээ тэднийг нь үзье гэвэл зөвхөн өөрсдийнхөө платформоос үзнэ гэсэн үг. Жишээ нь хоёулаа зомбитэй киног Univision Look TV DD-шээс үзнэ. Ягаад гэвэл энэ бол Nomadic оригинал бүтээлтэй өөр газар байхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр Last of Us бас Nomadic-ийн хийсэн кино юм уу? Үгүй хараа. Зарим кино бүтээлийг өөрсдийн платформ дээр гаргахын тулд бүтээгч компанид гэрээ хийгээд тодорхой хугацаанд байршуулж болдог байхгүй юу? Тэгээд л одоо ингээд Монголд оруулахтайгаар аль биесны хэрэгтэйгээр энэ чинь ингээд байршсан байгаа гэсэн үг. Зүгээр хүссэн юм ханаас чамаагүй үзэж болдгоо юм уу тий? Ер нь бол хүмүүсийн хийсэн бүтээл оюуны өмчийг нь хүндлээд аль биесны хэрэгтэйгээр үзсэн дээр л дээ. За хараа хоёул өнөөдөр ямар кино үзэх вэ? Хоёлаа штэ. Netflix-ээс Sweet Home-ийн шинэ сизныг үзэж болж байна. Эсвэл Prime-аас The Boys-ыг үзэж болж байна. Эсвэл Univision-ээс Zombie-тэй киног үзье. Чин хэмээнэ.